За таарад үзүр сонирхдог болон сурахыг хүсэлтэй байгаа хүмүүстэй зориулаад их аркан үзрүүдийг ер нь нэгээр нь дэлгэрэнгүй тайлбарлаад явъя гэж бодлоо. Тэгээ өөрийнхөө хэмжээнд бэлдсэн учраас та бүхэн маань бас авахыг аваад тэгээд хаяхыг хаяарай. За ариун санвартан, дээд санвартан буюу high priestess хүзрийн одоо ерөнхий архетип нь эмэгтэй их, огтрон их гэсэн одоо бэлэгдэлтэй байдаг. За бэлэгдэл гариг нь болохоор сар байгаа. Цаг хугацааны хувьд 28 хоногоос 1 сарын хугацааг илэрхийлдэг. За илэрхийлдэг орд нь болохоор мэлхий. За ерөнхийдөө бас усны ордныхныг илэрхийлж болно. Одоо мэлхий хилэнц загас гэдэг. За хоёрын тоон дээр байдаг учраас ерөнхийдөө хослол, тэнцвэр, зун балог гэсэн утгатай. За улирлын хувьд өвөл бас зуныг илэрхийлдэг. Яг тэгвэл хүзэр маань өөрөө тэр чигтээ хар ба цагаан, дээд ба доод ертөнц тийм тэнцвэр гэсэн хослолтой байдаг учраас улирлын хувьд өвөл 102-ыг илэрхийлж байгаа. За зургийн ерөнхий бэлэгдлийг харъя хэдүүлээ. За энэ дэр ингээд хоёр хар цагаан хоёр баг нагаад. За энэ хар цагаан хоёр баг нь болохоор ерөнхийдөө Боаз Яхин гэж унших хаа. Боаз Яхин хэмээх одоо эртний Соломоны сүмийн хоёр багны нэр. Боаз нь болохоор хүч доктортой байдлыг илэрхийлдэг. Яхин нь болохоор суур илэрхийлэл, гадна харилцааг илэрхийлдэг. За хар ба цагаан өнгө нь ерөнхийдөө гэрэл ба сүүдэр гэсэн утгатай. Мөн ил ба даалт ухамсар, ир ба эм энергийг илтгэдэг байгаа. За арийнх нь анар чимс болохоор үржил шим, эмгтээлэг энерги, нууцлаг байдал, амьдрал үхлийн цикл, доод ертөнцийн хаалга, за мөн ингээд нэг биед олон нууц мэдлэг зэрэг орж байна гэсэн утгатай байдаг. Ерөнхийдөө анар жимсийн эртний бэлэгдэл болохоор нууц мэдлэг, олон талын мэдлэгийг илэрхийлдэгээс гадна доод ертөнцийн энергийг бас илэрхийлдэг юм билээ. За эмэгтэй өвөр дээр Торос судар байгаа. За Торос судар бол еврей шашны хамгийн ариун судар. Юдаизмын гол хууль сургаалын эхлэл түүхийг харуулдаг. За Библийн эхний 5 номноос бүрддэг судар ном байгаа. За тэгэхээр энэ ерөнхийдөө нууц мэдлэг, даалт ухаан, ариун хууль гэсэн бэлэгдэлтэй. Бүх мэдлэг чамд илчлэгдэхгүй. За чи дотооддоо бэлэн болсон үедээ л гадагшаа нээгнэ гэсэн утгатай байгаа. За ингээд ерөнхий өнгийг харах юм бол ийм цэнхэр ус далайн өнгө гэж давмгайлсан байгаа. За энэ болохоор ерөнхийдөө усыг илтгэдэг. Ус нь өөрөө сэтгэл хөдлөл, за дотоод ертөнцийн одоо гүн гүнзгий дотоод ертөнцийг бэлэгддэг байгаа. За сар бол мэдээж эмзэг мэдрэмж, нуугдсан үнэн одоо бидний юм сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ. За титэм. За эмэгтэйн оройд ирэх титэм бол сарны 3 мөчлөгийг харуулсан байгаа. За өгсөх сар, тэргэл сар, одоо буурах сар гэсэн 3 мөчлөг харуулсан титэм байдаг. За энэ нь болохоор шинэ эхлэл, оргил үе, төгсгөл гэсэн амьдралын юм ерөнхий 3 мөчлөгийг илэрхийлдэг. Мөн охин, ээж, эмээ гэсэн одоо эмэгтэй хүний бас амьдралын 3 мөчлөгийг бэлэгддэг байгаа. Тэгэхээр амьдралын жамыг мэддэг эмэгтэйлэг ухаан гэсэн ерөнхийдөө хүзрээ ахна. Энэ хүзрийн хувьд гол архетип нь бүхэлдээ ийм эмэгтэй хүний ухаан болон эмэгтэй хүний одоо амьдралын циклийг бас бэлэгдсэн энергитэй тийм хүзэр байдаг байх нэ. За сэтгэл зүйн трам одоо сэтгэл зүйн хувьд гэх юм бол баг зэрэг сүүдрийн тал нь одоо мэдрэмж дуу хоолойгоо хориулж өссөн эхийн талын шарахтай одоо энэ эмэгтэй хүнд хаягдчихсэн багтаа ээжтэй мэдээ хаягдсан ч юм уу те нэг юм эхийн талын шарахтай энергийг бас илтгэж болдог. За мөн эмэгтэйлэг байдлаа дарсан хит биеэ даасан болж өөрийгөө хамгаалсан мөн маш их мэдлэгээ одоо амьдралдаа ашиглаж чадахгүй ингэж гадагшаага өөрийгөө илэрхийлж чадахгүй байгааг бас илэрхийлдэг. За хайр сэтгэлийн тал дээр гүн таталцал, үгээр бус энергиэр холбогдсон харилцаа, за мөн нууц харилцаа тодорхойгүй байдлыг бас илэрхийлдэг. Маш гүн холбоог илэрхийлдэг учраас ихэр дүүл болон үйл өөрийн харилцаанд их гардаг. За ажлын хувьд судалгаа шаардсан ажил, сэтгэл зүй, ангаах ухаан, эдгээх талын одоо сэтгэл заслын ч юм уу тийм мэрэгжил илүүдэх үү зохилтой гэж бэлэгдэл болдог байгаа. За ерөнхий зөвлөгөөн дээр бол дотоод дуу хоолойгоо сонс гэхдээ бас илэрхийл мэдэж байгаагаа дотооддоо бүх хадгал нууц мэдлэгээ амьдралдаа ашиглаа гэсэн юм том ерөнхий зөвлөгөө өгдөг карт байгаа. Ер нь
Эмэгтэй талын одоо энэ тарот дотор байдаг эмэгтэйлэг энергийг биелэгдсэн хүзрүү дундаас юм хамгийн хүчтэй амьдралын тавилан, амьдралын жамыг мэддэг, амьдралын ухаантай, ухаалаг тийм эмэгтэй биелэгддэг ерөнхийдөө юм хүзэр байгаа тийм энергтэй.